Бүсчсэн хөгжлийн хүрээнд мэдээж одоо улсын төсөв төр одоо хөрөнгө оруулалтад тавьж байгаа бүсчсэн хөгжлийг дэмжихээр одоо томоохон бүтээн байгуулалтын одоо бүсчсэн хөгжлийн чиглэлийн хөрөнгө оруулалтад тавьж байна. Энэ хүрээнд одоогор бол яг нөгөө сайдын багцд ингээд тавигдаад явж байна. Энийг тодорхой болгох одоо хуульчлах юм уу, журамлах юм уу, энийг тодорхой болгох нь аягүй чухал байна гэж хараад байгаа. Тэгжиж яг яг бодлогоороо за тэр бүсийг бий болгохын тулд суур дэд бүтцүүд нь яаж шийдэгдэх юм, яаж хийх юм, энд одоо ямар хэмжээний хөрөнгө оруулалт хийх явах вэ гэдэг зүйлүүд нь тодорхой болж явах байхаа. Тэгэхгүй бол одоо тухайн одоо процесс гэдэг юм уу юугээр бол сайдаасаа санал гараад мэдээж одоо яам нэр ингэж яригадад яваад ингэж шийдэгдээ явж байгаа. Энийг бол одоо хуульч одоо хууль нэр нэмэлт одоо их зүйн зохицуулалтын дээр оруулах тийм зайлшгүй зүйл байгаа гэж харж байгаа.